Бичлэг 3. Өөрийгөө уурлая. Номер 5. Ганцаараа байх цагаа товол. Энэ бол ганцаардал биш. Харин өөртөөгөө холбогдох мөч. Чимээнээс тасарч өөртөөгөө эргэн холбогдох цагийг заавал гаргах хэрэгтэй. 6 дугаарт 5 мэдрэмж төрүүлдэг зүйлийг хийж сурах нь маш чухал. Тархиад шин зүйлд сорь. Өсөн дэвчих гэдэг бол амархан зүйлээс биш, харин чамааг сунгаж, уян болгож, тэлж буй таагүй мэдрэмж төрүүлдэг зүйлээс л бий болдог учиртай. Гайхамшиг энгийн зүйлээс эхэлдэг. Тиймээс баг-багаар өтөр бүр сахилга баттайгаар хийх нь ирээдүйд биднийг хэн болохыг тодорхойлж өгдөг. Амжилт.